За төрийн албаны тухай хууль болон төрийн аудитын тухай хууль заасан шаардлагыг бүрэн хангасан нэр дэвшигч өнөөдөр нэр дэвшиж орж ирж байгаад бол баяртай байна. Таныг бас бүрэн дэмжиж байгаа. Тэгээ Магнас сүрэн даргатай бол хуучнаар уул уурхай хөндүүлдвэрийн яаманд таны төрийн нарийн бичгийн дараагаар ирэх үед бол хамтарч ажиллаж байлаа. Тэгээд тухайн үед бол яамнаас гарч байсан бичиг бүхий л тэр эрх зүйн актууд ямар нэгэн хууль заалт зүйлийн зөрчилгүйгээр найруулгын хувьд өндөр түвшинд бэлтгэгдэж ер нь төрийн албаны нэг үйл ажиллагаа цэгцэрч байсан юм шиг тийм мэдрэмжийг авч илаа. Маш малтамжийн тухай хууль дээр ажиллаж байхад ч гэсэндээ нэлээ нарийн мэрэгжлийн салбарыг ойлгож түргэн шуурхан хамтарч ажиллаж байсанд нь бол энэ зөвшөөрлийг ашиглаад талархахыг хүслээ. Тэгээд аудитын байгууллага ч гэсэн энэ хэрээрээ таныг томилогдоод очих үед нэлээд тийм жигдрэх, сайжрах ийм нөхцөл бүрдэх байх гэж найдаж байна. Танд бас амжилт хүсье. Тэгээд ийм хоёр санал байгаа юм. За сүүлийн жилүүдэд бол аудитын байгууллагаас гаргасан аливаа дүгнэлтүүдийг нэлээд нягт тэгж уншиж судалдаг боллоо. Тэгээ үзэх бүрт бол одоо бидний ярьж байгаа бүхий л жижиг том бүхий л төрлийн асуудлууд ямар нэгэн байдлаар аудитын тайланд туссан байдгаа. Хэрвээ тухайн тайланг уншаад хэрэгжүүлсэн бол төлөвлөлтөд оруулсан бол өнөөдөр зарим асуудлууд бол жигдрэх байхгүй болох түвшиндээ хүрэх байсан байх гэж бол бодож байгаа. Тэгэхээр яг энэ аудитын зөвлөмж гараад анхаарах асуудлууд нь бичигдсэн тохиолдолд тэр нь ямар нэгэн байдлаар хилцэгддэг байх, төлөвлөлтөд нь суудаг байх дээр та анхаарат өгөөрэй гэж хүсье. За хоёрдугаар зүйл нь болохоор яг зөвхөн санхүү, гүйцэтгэл, үйл ажиллагааны тайлангуудад аудитын дүгнэлтийг бол танай байгууллагаас гаргадаг. Гэхдээ энэ гүйцэтгэлийн аудит хийхээсээ өмнө магадгүй төлөвлөж байх үед нь бас аудитын байгууллагаас анхаардаг бол ер нь яадаг. Тэгвэл яг ингээ гүйцэтгэл дээр нь ч гэсэн одоо та эдийн үгийг авахд хүртэл амруулах юм болов. Энэ дээр ямар шийдлүүд байх боломжтой бол энэ дээрээс хамтарч ажиллахад бэлэн байгаа. Тэгээд Магнас сүрэн даргаыг дэмжиж байна. Танд ажлын амжилт хүсье.